7 дугаар цэцэрлэг нь Монгол улсад ганцхан усан бассейнтай цэцэрлэг бөгөөд тус улс нь 2006 оноос үйл ажиллагаа явуулж 2015 оноос ашиглагдах боломжгүй болсон юм а. Энэ нь мэргэжлийн хяналтын дүгнэлтээр суулт өгсөн, хан мөөгөн цэрцэн, усны хоолой агааржуулагч муудсан гэх зэрэг олон шалтгааны улмаас үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм а. Манайх бассейнтэй гэдгээр бол одоо улсад орхон аймагтуудыг улсад ганцхан бассейнтэй цэцэрлэг байдаг. Тэрний одоо нэг цэцэрлэг онцлог цэцэрлэгээ. Тэгээд 2015 оны 9 сарын 30-ны өдөр мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гарч ерөнхийдөө суулт өгсөн, агааржуулалтын систем муудсан, агааржуулалтын систем муудсантай холбогдуулаад нөгөө мөөгөнцөр маш их хэмжээгээр үүссэн. Доод усан бассейныхаа дор подолтой, тэгээд подол руу бас их хэмжээний ус алддаг гэдэг гэсэн ийм шалтгааны үүднээс бол 15 оны 9 сарын 30-нд бол хаагдсан байна. Энэс хойш би 16 он, 18 онууд бол удаа дараалан бас мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт бол гаргуулсан байгаа. Мөн аймгийн орон нутгийн удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь авчирч үзүүлж, харуулж яг нөхцөл байдлыг бол харуулж үзүүлсэн. Тэгээд ер нь бол одоо сүүлийн жилүүд бол эцэгчүүд бол манай цэцэрлэгийг сонгож ирдэг гол юу бол одоо хүүхдийг багаас нь бас усаар чирэгжүүлэх, эрүүл байлгах гэсэн ийм зорилгоор бас сонгож ирдэг л дээ. Тэгээ манай 280 хүүхдийн цэцэрлэг өнөөдөр нэг 418 хүүхдийн бүртгэлтэй өдөр тутмын ирснэ 380 орчим хүүхд бол ирдэг байгаа. За тэгээд усан бассейнаар хичээснээр хүүхдүүд чирэгжинэ. Одоо нөгөө манай юу л Монгол улс ч одоо ганцхан бассейнтэй цэцэрлэг манай Эрдэнэтэд байдаг. Тэгээ одоо манай хүүхдүүд одоо энэ юугаар усаар чирэгдснээр би бэлдрийн юун дээр болоод онцлогтой. Тэгээ нөгөө манайх шиг юм бассейнтэй цэцэрлэг байхгүй. Тэгэхээр одоо бид нар нөгөө энэ одоо эцэг эхчүүд бид ирж хандж байгаа байхгүй. Танаа цэцэрлэг ингээд хизээ бассейн чи ашиглах юм бэ? Одоо өмнөх хүүхдүүд нь ингээд явж исэн усаар чирэгдснээр манай хүүхдүүд айгүй даваа талтай байгаа. Одоо болохоор манай нэг бага хүүхдүүд явж байгаа. Тийм болохоор бассейнаа ингээд хөөцөлж байгаа ашиглалтанд оруулаач гэгээд айгүй хүмүүс эцэг эхчүүд над дээр ирж ингээд санал тавиад дарга эрхлэлттэй илээ цаашаа ингээд хөөцөлтөөч гэсэн хүмүүс айгүйх байдгийг. Хүүхдийг бага наснаас нь чирэгжүүлэх, бие бэлдрийг эрүүл чирэг өсгөхт нь ус ихээхэн аж тустай. Мөн саажилт булчингийн чангаралтай буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг усаар чирэгжүүлэх, эмгэн эмчилгээ гэх зэрэг олон арга шалгарсан учраас усан бассейн хүүхдүүдэд ихээхэн хэрэгцээтэй байгаа юм а. Тиймээс эцэг эхчүүд усан бассейныг хизээнээс ашиглалтанд орох талаар байнга санал хүсэлт дээрүүлдэг байна. Харин усан бассейныг буулгаж дахин барихад хүрээд байгаа билээ. Гэсэн хэдий ч хизээнээс барьж эхлэх шийдвэр эцэслэн гараагүй байна.